Хаан гэдэг бол хязгааргүй эрх мэдэл байдаг. Тийм учраас хаан сэнтийг санааргах. За ийшээгээ халдан довтлогчд маш олон байдаг. Үүний нэг түүхийн гэрчин энэ Лунжунман хаалга юм аа. За энэ хаалга нь яг хааны ордны одоо яг хажууд байдаг. Дотоод хаалга. Тэгээ энэнгөр одоо хааны тусгай зөвшөөрлөөр л цөөн хүн орох хэрэгтэй байдаг. Чингүрний үеийн Сайшаал Ерөөл хаан бол нэг удаа ордноосаа гарч авд морцны хавар тухайн үеийн гажуу шашин болох Баяланжаа буюу одоо цагаан бадамын шашин гэдэг ийм шашны хүмүүс ордны тайгаанчтай өрсөлдөж ордон руу дайрсан юм байна. За тэгээд тэдний довтлогоо амжилт олж чадаагүй бутсан дараа нь Сайшаал Ерөөл хаан энэнгөр явж байгаа тэр сумны зэвийг харсан юм байна. Тэгээд ер нь одоо түүх болж үлдэгээ гэдэг энэ тэр чигээр нь үлдээсэн юм байна. Тэгээд тэр сумны зэв одоо болтлын хөө энэ ордны хаалганы дээдл тэр гурван ханзын дунтлыг яг хажуу талд нь ингээд мөнхөд үлдсэн байна.